За, hey girls. Дахин нэг эпизодоор уулзч байгаадаа таатай гэх юм уу. Энэ эпизодыг бичээгээд би баг 2-3 сар бодсон баха. Тэгээд би ямар цаг хугацаанд бичиж байгааг нь хэлмээргүй байна. Гэтэ зарим нь мэдчихэж байгаа бах. Тэгээд эмэгтэй финалийн тоглолтууд явагдаж байгаа. Монголын хэсэгснүүд дэдлээ. Тэгэхээр та нар ингэ ойлгож байгаа хэрэг цаг хугацаанд бичиж байгаа гэдгийг. Би өгн гадаа бичиж бодсон ч гадаа өнөөдөр сэрэх хүн байна. Тэгээд машин дотор орж суучихсан байна. Гэтэ би машин асуугаагүй халаагаараа тавиагүй. За окей. Гол юм руу шууд оръё. Live update явахгүй. Live update заримдаа явахгүй байсан дээр ирсэн санагдсан. Тэгэхээр энэ эпизодыг бичих болсон шалтгаан та нар reference гэж зурлыг үзэж байсан бол ерөнхийдөө мэдэх бах. За тэрэн дээр 6 хүний тухай үерхэл найз нөхөрлөл гэдэг тэр хүмүүсийн 10 жилийн тухай амьдралыг харуулдаг юм яг уран сайхны ингээд тэтгүүлэгтэй ч гэсэн ерөнхийдөө бол миний дуртай зурлуудын нэг дуртай кинонуудын нэг ялцчих юм уу. Тэрэн дээр би яг аль season аль эпизод гэдгийг санахгүй байна. Гэхдээ Joey PB2 ингээд уулзахаар болдог байхгүй. Тэгээ цаг магаа тоглолцсон байсан ч гэсэн Joey яг сүүлийн мөчөд өөр эмэгтэй хүнтэй уулзах гээд явцсан байдаг. Яг PB Joey хоёр бол найзууд. Тэгээд PB уурлаад people come and go but this is гэдэг ингээд хэлдэг байхгүй. Тэр хэсэг ингээд надын толгойд үлдсэн гэх юм уу. Тэгээд за ханаас нь ичгэлэх хэрэгтэй юм болоо. Тэгээд миний бодсон юм окей амьдралд бидний амьдралд миний амьдралд юм уу ингээд та нарын амьдралд ингээд өдийгөөс төдий хүртэл ингээд төрхөөс ч өмнө л ингээд чиний иргэн тойронд хүмүүс байгаа штэ. Тэгэл өхөн өгтөлчин хэрвээ ингээд чи ингээд сайн хүн гэдэг ингээд хамт олонтойгоо ч юм уу гэр бүлтэйгээ ойрхон байх юм бол ганцаараа өгөхгүй зарим нэг хүмүүс шиг гэдэггүй. Тэгээд энэ олон хүн хэдэн мянган хүн байгаа тийм үү 100-аар тогтохгүй боломжтой. Заримд нь магадгүй сая очиж магадгүй. Энэ олон хүн яг юу гэдгийг бүгдээрээ чухал хүмүүс мөн үү? Бүгдээрээ яг хэрэгтэй хүмүүс мөн үү? Бүгдээрээ яг бидний амьдралд яг байх ёстой байсан хүмүүс байсан уу? Ч гэдэм үү те байгаа юу одоо ингэ стил байсаар байгаа юу? Тэгээд одоо тэгэл мэддгээрээ чаддгаар өөр дээрэл юм шүү дээ.Ягаас Justin дээр ярьж болох юм. Окей. Одоо би ингээд яа сайн ингээд нөгөө цагаасаар юу гэдэг яг золголт мол цагаасаар тэмдэглээгүй л гэхдээ яг үеж хэлсэн яг гараад нэг мөрөө гаргачихад бурууг байх гэдэг. Тэгээ мөрөө гаргах гэд гуглдсан чи миний хий нас 26 гэж. Баян. So technically I'm living in this world like 26 years. That's too much actually. Тэгээ надад дахиад нэг дэжүү явах дахиад 26 жил байгаа юм одоо гэж. So тэрийг бүр багасгах юм бол 10 жил те дахиад нэг 10 жил нэг 35 хүртлээ те нэг би яг нэг дэжүү байж болох байх. Одоо нэг дэжүү байгаа юм шиг те. Тэгэнгүүт ингээд өдий 26 жил миний амьдралд ингээд орж ирсэн, гарсан, явсан, за үлдсэн ч гэдэг юм уу. Эсвэл анханасаа байсан хүмүүс ингээд бүр ингээд A B C D F гэдэг л сургуулийн үлгэж байна. Тэгээ ингээд хуваа гэх юм бол that's actually so interesting, you know. Та надсан бодоод үзсэн. Ингээд яг хүмүүсийг зүгээр шууд ингээд нэг мухагаар хэлэх юм бол ингээд ялгаж гэсэн үг шүү дээ. Ялгуулж гэсэн үг шүү дээ. Ингээд сайнаас нь муурууд ч юм уу эсвэл хэсэн байгаа ингээд ялгаж гэсэн үг. Тэгээд машин дотор сууж хийчихсэн ч үгүй юм байна. Тэнгүүд за мэдээж A төвшөнд заяа ингээд онлын хувьд бол ингээд шууд ингээд автоматар гэр бүлийг орж боломжтой тийм үү. Тэгэнгүүт зарим нэг гэр бүлийн гишүүд байгаа тийм үү. Юу гэдэг ингээд за өсрөл амьдралтаа нэг тийм 2-3 удаа үлдсэн хүмүүс бол яалтчгүй зэрэлт багтахгүй нь ойлгомжтой тийм үү. Тэгээд тэр баг CD руу орох боломжтой. Тэнгүүд юу гэдэг нэг сарын өмнө уулзсан ч юм уу 2 сарын өмнө уулзсан нэг хүн байлаа гэж бодъё. Эмэгтэй хүн байна, өрхтөө хүн I don't give a fuck. But mostly it's women, you know. Тэнгүүд тэр хүмүүс ингээд шууд бие зэрэглэл рүү орж ирэх боломжтой юм. Одоо энэ дээр нэг энэ хүмүүсийг ялгахын тулд ингээд хуваахын тулд гэх юм уу?
бидэнд юу хэрэгтэй? Яг ямар үзүүлэлт гаргаж ирэх вэ гэхээр хамт өнгөрүүлсэн цаг хугацаа, бүтээлцсэн дурсамж, за одоо нөгөө хүмүүсийн хэлдэг нэг who was with you when you're most worst ч лөө те. Ингээ хамгийн муу хэцүү цаг үед чи хамт байсан бэ те. Гэт ингээд эдгээр зүйлс орж ирэх баг тийм үү. Мэдээж тэр хүний одоо юу гэдэг ямар хүн бэ гэдэг зандал өвч тийм үү, харизма одоо тэр хамаарах л баг. За тэгээд ингээд бодъё хуваа гэх юм бол заяа. Би одоо хааш ингээд нэрлэхийн чаашин. Гэтэл хамт өнгөрүүлсэн цаг хугацаа хэр чухал вэ? Та нар бодоод үзээрэй. Одоо шинэ миний хувьд бол ингээ ээж гэдэг хүн бол ингээ нэг рүү орж ирнэ ойлгомжтой хүсвүсээгөө тэнгүүд ээжийн ардаас хий орж ирэх. Хамт өнгөрүүлсэн цаг хугацаагаараа бодох юм бол гэр бүлийн нэг гишүүдээс байх нь ойлгомжтой тийм үү. Одоо үүдээ манай ах байдаг ч юм уу, эсвэл дүү байдаг ч юм уу те, ингээд ахын хүүхд гэсэн үг шүү дээ, дүү гэдэг ч юм уу, ингэж орж ирэх гээд байгаа байхгүй. Тэнгүүд амар хэцүү байгаа байхгүй. Надд бол чинь одоо та нар ингэ бодоод хэрвээ та одоо ингэ би ч бас зөндөл олон хүмүүстэй ярилцлаа. Өөрөө ч бас хангалттай гэж өөрийн хэмжээнд ингэ зөндөө ингэ сайхан зовлон жаргалыг үзлээ тийм үү. Ялангуяа сүүлийн гэсэн чинь баг тэр чигээр амьдрал. Би сая ингэ юу яж байгаа байхгүй юу? TikTok руу ороод 20 оны бичлэг, 21 оны бичлэг, 22 оны бичлэг гэдэг яг хэцүү цаг үеийнхаа ингээд TikTok тэр нэг зөвхөн нэг only media харагддаг бичлэгүүд байдаг ш. Над яасан ч олон байдаг юм. Би мэдчих анзаарч байгаа юм. Тэгсэн чинь тэр 20 он, 21 он, 22 он дай хамгийн ихэд ямарсан би амар хүүхчиг царайтай байсан юм ингээд. Одоо их шиг юм туранхаа юм шүүс нэг ясаар биш. Бас хөөхөн хацар мацартай. Гэхдээ ингээд яг жил хэрэг тусам ингээд яасан байгаа байхгүй юу? Юу гэдэг. Хацар маань багуулсан байгаа. Байсан мөлий. Турсан байна гэсэн. Тэгээд тэр үеийн бичлэгүүдийг үзэж байхад ингээ нөө тухайн үед хамт байсан хүмүүс ч миний эргэн хамт байсан гэхээс ч худлаа олчих гэдэг байна. Эргэн тойронд байсан хүмүүсийг бодонгууд одоо тэр хүмүүс хаана вэ? Where they are? I don't know. Like тухайн цаг үед хитрхи ингээ хэдийн ингээ эргэн тойронд байсан те ингээ одоо үеийн ангийн хүүхдүүд ч байдаг эсвэл ингээ хамт ажилладаг байсан хүмүүс сургуулийн ингээд багш нар деканууд ч гэдэг юм уу те ингээд тэд нар ингээд одоо надад байхгүй. Одоо ингээд бараг л ингээд тэд нар ингээд мартцсан гэх юм уу намайг. Би ч бараг мартцсан цар минь. Тэр их сонирхолтой. Тэнгүүд бүр ухраагаад үзье 10 жил. 10 жилд багт 10 жилийн хүүхдүүд одоо where хаана вэ? Яг тэгээд хаана байгааг мэдээд яг бас яах чинь те ингээд нэг амар хэцүү. Тэгэхээр ингээд миний хэлэх гээд байгаа санаа нь одоо ингээд би бас ингээд нэг юу яадаг шүү дээ. Ингээд хамт олонтой байна уу байна те ингээд подкаст хийгээл ч юм уу пэйжээр ингээд амжилт хүмүүстэй танилцаал уулзаад ингээд явж гин. За окей. It's just амны уншлах юм уу. Тэгэнгүүт нэг хүн ч юм уу эсвэл нэгээс хоёр хүн ингээ чиний амьдралд эхнээс нь дуустал нь байна гэдэг угаасаа боломжгүй юм байна. Тийм болохоор тэр хүмүүсийг A B C D гэж хуваах боломжгүй байна миний бодлоор. Яагаад гэх юм бол хүмүүсийн хооронд нь харьцуулах нь яг эхнээсээ би харьцуулъя гэж хэлсэн ч гэсэн харьцуулъя гэх юм бол яг юу яах юм бэ? Одоо байгаа цаг хугацаанд хүмүүсээ л харьцуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо юу гэдэг нэг энгийнээр тайлбарлах юм бол Майкл Jordan илүү секс ч нь уу, LeBron James илүү секс ч нь уу, эсвэл одоо юу гэдэг Kobe Bryant ч юм уу те, Steph Curry аль нь илүү секс ч юм бэ гэж ярих юм мэтгэлцэн маягийн болчих гээд байгаа байхгүй. Гэтэл LeBron James илүү л те. Нөгөө тухайн цаг үеэс хамаа одоо юу гэдэг ингээд 20 онд байсан, 21 он, 22 онд байсан кредиттэй бол ингээд хамгийн хэцүү цаг үе дээр авчихсан. Юугаач мэдэхгүй ингээд новч царайлаад ингээд хорвогийн тоос шороо хамаад юу гэдэг вэ? Хин надад тэгэлчлээ. Тоос шороо хамаад явж исэн үе байхгүй юу? Одоо бол ингээд арай дээртчихсэн заяа. Юу гэдэг арай дээртчихсэн
нэг бас нэг ингээд дуршлаг хоримтлуулаад яваад байгаа юм болохоор нэг хинтээ яаж харьцах уу нэтэрийгээд байж болж байна. Хэрвээ одоогийн гэрдо 20 он 21 онд ч яг тухайн үед эргэн тойронд байсан хүмүүстэй харьцна гэх юм бол арай юу ахсан болов? Арай тийм софт байх байсан баха. Яагаад гэвэл яг тухайн цаг үед тэр 2021 онд би яг нөгөө тэр хүмүүсийн үнцнийг мэдэхгүй яваадсан байхгүй. Тэр хүмүүс ингээд одоо тэр үеэс үлдсэн нэг 2хан хүн л одоо гэдэг ингээд холбоотой байдаг гэх юм уу. Одоо яг хүсвэл бүгдэндээ нь холбоо тогтоож болно. Яагаад гэвэл би ингээд нөгөө баяртай гэдэг амир ингээд сайхан найрамдалтайгаар хийсэн болохоор салхтаа нэг тийм амир хил намтай салаагүй X үл шиг хоорондоо хос үл шиг хоорондоо салаагүй бол that's okay. Тэгэнгүүт одоо тэр хүмүүсийг би бодоод чи яах юм тий. Тэгэхээр ингээд хэрвээ хизээ нэгэн цагт заяа. Би хин нэгэнтэй ингээд одоо ч юм ингээд харилцаагаа ингээд дуусгах нь чашин зөв ингээд нэг гоё ghosting гэдэг нэг алга болдог доо ингээд нэг story дээр reply хийхгүй зүрх дарахгүй эсвэл хаа юу вэ гэж чат бичихгүй те. Хэрвээ тэгээд эхлэх юм бол it doesn't mean I don't like you or I don't like you anymore something like that, okay? In зүгээр л it's just mean like I'm done like яаж втэ хэлмээр юм бэ? Би ингээд одоо үгүй ингээд чамтай уулзгаад үгүй хамт байхад гоё байлаа. Гэхдээ I think it's enough, you know. Enough is enough. I mean like би яа англиар хэлээд байгаа. Би хэлэх гээд байгаа санаа. Хэрвээ хизээ нэгэн цагт ингээд би чамаас ингээд түрүүний хэлсэнчлэгч ингээд story дээр чинь зүрх тарахгүй эсвэл ингээд reply хийхгүй ямар нэг reel явуулахгүй эсвэл ямар нэгэн хай юу байна уулзах чат бичихгүй. Тэгээ ингээд хэсэг хугацаа өнгөрөн сар өнгөрөн 2 сар 3 сар 4 сар өнгөрөн тийм үү. I think that's okay, you know. That's okay. You know, it happens, you know. Энэ хүн болгоны амьдралд ингээд болдог зүйл, байдаг зүйл. Чамд тохиолд наад тохиолд яагаад гэх юм бол яг үндэ надад ингээд одоо юу гэдэг дарамт гэхээс илүү ингээд жоохон ядаргаа таахгүй ингээд хин нэгний амьдрал би өөрөө орж ийн гэхээр ингээд ороод байгаад нөлөөлөөд ингээд тухайн үеийн ирээдүйд ингээд сайн ч муугар ч нөлөөлнө гэхээр надад нэг тийм таатай санагдахгүй байгаа. Энэ нь яг уу эргээд нөгөө нэг тусалдгүй махад гай болохгүй гэдэг нөгөө нэг санаа маань ингээд хитрхи ингээд яагаад гэх юм уу хитрхи ингээд нөгөө нэг утгаа алдаад гэх юм уу ингээд туушрах тэрл рүү орсон биш надад санагдсан надад миний хувьд. Сая би ингээд нэг хүнтэй ингээд уулзаад ингээд зүгээр ингээд найз ярилцах гэх юм уу. За одоо ямар харилцаа их болдог гэж боддог. Тим харилцаанд ороод ингээд за барыг нэг сар гарсан болж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд ямар ч тийм дарамт шахалтгүй харилцаач бас нэг мэдлээ ямар юм бэлээ шүү дээ. Ингээд хинээс юм өсөхгүй яг гоо зүгээр гой hang out гэдэг гой зүгээр гой chill гэдэг have fun гэдэг. Тим харилцаа надад тохирох юм болов уу би бодож ирсэн байхгүй юу. Ингээд хинтээ ч хамаагүй ингээд тэр хүүс вэ нүү нас хүүс тэр ирэм пад байхгүй зөө. Гэж бодсон чи яг үндэ ингээд цаг хугацаа өнгөрөх тусам ингээд тэр харилцаа ингээд гүнзгийрээд их юм уу ингээд илүү ингээд дотн ингээд би юунаас нууч хаах юм байхгүй ингээд гой ингээд одоо гэдэг soul мэдэхээр too much юм аа. Ямар гэх юм бэ? Тэгээд биш үү те энэ болгон та нарын амьд иймэрхүү харилцаа заа ямар нэгэн байдлаар та нарын амьдрал байсан гэдгийг би мэдчихэв. Ямар нэгэн байдлаар заа. Тэнгүүд би тийм харилцааг одоо би өмнө нэг эпизод дээр хэлжсэн ба саяхан нэг эпизод дээр хэлжсэн надад юм. Friends with benefits гэх. Хэрвээ би ийм харилцаатай байх юм бол болох юм байна гэж би бодсон. Тэгсэн чинь ингээд жоох удаад эхэлсэн чинь нэг шаахгүй нэ. Ингээд одоо би тэр үенд бас юу гэж хэлжсэн бэхээр ингээд намайг мэдэх тусам надтай цаг хугацаа өнгөрүүлсэн улам ядаргаад улам муухай аштай хүн гарч ирнэ. Тэрийг би зөвөр юу гэж тайлбарлах вэ гэхээр ингээд би чамд итгэж байна. Ингээд энэ хүнд ямар ч ааш гаргасан болох юм байна. Энэ хүн намайг ойлгох юм байна гэж зөвөр тайлбарлаж болчихсон. Нөгөө талаасаа би ингээд давраад байгаа байхгүй.
энтэй яаж харьцсан энэ амар ухайлж байгаа. Гэтэ энтэй яаж харьцсан яадаг гэдэг тийм над сэтгэхгүй суух гэдэг байсан болохоор окей. Ингээ би ингээ одоо ингээ зайгаа барьж эхэлж байгаа. Яг иймэрхүү харилцаа ингээ над ямар нэгэн төвшөнд ямар нэгэн байлаа дандаа байсаар байсан байхгүй. Тэгэхээр I'm saying like I'm gonna die alone. That's it. I don't deserve nothing but just myself. Энэ юм. За аачлаа микрофон алдчихлаа. Энэ амар гонхтой сонсогдож байгаа юм чинь л дээ. Гэхдээ тийм шүү. Тэнгүүд би өмнө ингэж боддог байсан. Одоо ингээ миний амьдрал одоо ингээд өдийгөөс төдий хүртэл ингээд надтай уулзсан учирсан бүх хүн ямар нэгэн байдлаар надад одоогийн намайг өнөөдөр ингээд энэ машин дээр суугаад нэг кофе уугаад суугаад дуусгаад ингээд 16 минут чилчиж байгаа хүнийг бүтээхэд тусалсан гэж би боддог байсан. Тэгээ тийм болохоор гэхүү одоо ямар нэгэн байдлаар би ингээд appreciate ингээд талархдаг байсан байхгүй. Тэнгүүд not everyone actually. Not everyone, okay. Not everyone. And it's so sad because like хүн болгон X ингээ муулдаг тийм үү, хүн болгон X муулдаг, хүн болгон ингээ юу гэдэг өмнө найзалжсэн бестинүүд ингээ муулдаг тийм үү, ямар нэгэн байдлаар ингээ яадаг. Надад бол тэгж муулах шал би ингээ хитрхи nice байгаад байгаа юм уу мэдгүй зөө хараал хэдээсэн. Хитрхи nice байхаас бас би заримдаа залхаж байна. Би ингээд одоо хүн гэдэг амьтан чи юм штэ. Хүн гэдэг амьтан чи амар тэнэг штэ ингээд би ингээд тэр хүнд ингээд одоо юу гэдэг зүг би ингээд төсөөллөөр ярьж байгаа шүү. Гэтэ энэ бодит зүйлс заяа. Би тэр хүнд ингээд амар туслаад амар хэрэгтэй үед нь гаж ирэл ингээд ямар нэг мэдээ сэтгэл зүйн байдлаа би ийм байдлаар гэж санхүүгийн байдлаар ч юм ингээд сэтгэл зүйн байдлаар ингээд туслаад дэмжиж нөө нэг хамгийн хэцүү цагууд нь ингээд хамт байгаад ингээд nice зүйл хийлээ тийм үү. А гэхдээ ямар нэгэн байдлаар би хүн л хэмжээ алдсан шүү дээ. Яг тэр нэг алдсан юмн дээр шууд би ингээ муу болчдөг. Тэг ингээ нөгөө өмнө хэлжсэн ярьжсэн тэр хүн зориулж хийжсэн бүх сайхан зүйлсийг тэр хүн ингээ мартчт юм уу яа дээ эсвэл ингээ нөгөө нэг ухаан булангатна гэдэг шиг ингээ нөгөө зөвхөн миний хийсэн нэг юм ингээ тэр бүх гой зүйлс ингээ тэр хүн ингээ нураачж байгаа байхгүй. Яг хөө миний алдаа л да. Гэтэ хүн хэмжээ алдсан шүү дээ. Гэтэ алдаа гэдэг нь шүү дээ би тийм амар нөгөө юу гэдэг муухай зүйл биш зэ ингээд нэг тэр хүнийг өвдгөхч байд юм уу эсвэл биеийн хувьд өвдгөх зэ ингээд хүчирхийлүүлдэг ч юм уу эсвэл ингээд за хосууд байлахад араар нь тавьдаг ч юм уу эсвэл ингээд найзууд байлахад ингээд хин нэгэнд очиж муулдаг ч юм уу эсвэл ингээд араар нь хутгах шаадаг ч юм уу одоо ажлын байранд ч юм уу те ийм зүйлс биш зүгээр л миний хэлсэн тэнэг үг ч юм уу би ч ядж хат л бас олон юм хуцсан шүү дээ. Тэдгээрээс болоод тэрнээс болоод заяа ганцхан шалтгаан шүү. Та нар ч гэсэн мэдэрчлээ. Одоо жишээ нь одоо гэрт ингээл юу яадаг штэ ингээд нэг гэрийн ажил одоо ингээ ах их ч одоо ээж ч гэдэг юм уу те ингээд нэг өдөржингөө ингээ гэрээ цэвэрлж жагаад тэгээ нэг ингээ үгүй хоолыг одоо ингээд өдөржингөө гэрээ цэвэрлсэн ингээ амраа жоохон хөвтөж штэ те тэгэнгүүт гэрийнхээ орж ирлээ яа хоол хийгээгүй гэх юм бол ингээд би ингээд тэр гэр цэвэрлсэн байна уу цэвэрлээгүй байна уу пад байхгүй ингээ хоол хийгээгүй дээрээ би ингээ унчиж байгаа байхгүй god fucking damn it you know тэр үртэл ингээ босгосон тэр үртэл ингээ хийсэн бүх зүйлсийг ингээ зүгээр ганцхан шалтгаанаар ингээ үгүй болгочихж байгаа ингээ амар ингээ утгагүй зүйл байхгүй хараал гэдэг. Одоо шинэ би өөр дөр ингээ би бас ингээ хүмүүстэй маргалдан тийм үү ингээ яг би ямар үед ингээ гомддог эсвэл ууралдаг вэ гэхээр юу танарцсан тэгдэг л байх ингээ яг миний ингээ итгэжсэн гэх юм уу энэ нэг гайгүй дээ гэж бодож байхад гинт өөдөөс тэнэг юмараа тэнэгтэй байх юм бол за гэд би хайчин зав. Гэхдээ still би дотроо ингээд энэ нэг юмтан чи уг нь гайгүй маа ганц та тэнэгтлээ дээ гэт нэг буцаад ингээд нэг харилцааг яхад л руу ингээд анхаардаг байхгүй юу. Эсвэл хүмүүс тэгж боддог юм болоо нөгөө хүмүүс бас энэ гэрэтэж уг нь гайгүй юм тийм яг гэрэл цэвэрлэл бишээ хоол хийгээгүй маа эсвэл сая жуурандаа л тэгэлжлээ эсвэл тэнэгдэл ингээд гэж боддог болов хүн болгон тэгж бодож чаддаг болов tell me okay хэрвээ чи чаддаг бол комент бичээрэй гэдэг байхгүй. За очих би нэг асуугаад.
Манай Bernie Dottlin CEO-гийн кофе машин ядэрсэн. Тийм бол бид дундаа савсан кофе гэж. Тэгээд одоо болох миний ууж байгаа Asahi-гийн Super Ash 2 спорт ус ууж. Ер нь бол энийг мэдлээ. Би ерөнхийдөө бол энэ усыг уудаг. Тэгээд кофе уудаг. Тэгээд үзмээ шүүс уудаг. Тийм л юм. Ус бол мэдээж байна. Тэгээд ойрдог ус уучдаггүй. За. Тэгэхээр яг өмнөх хэрээр рүү буцаад ороход гэх юм уу? Хэдий тэр үнээс ингээд харилцаагаад заавчлаа. Хэдий тэр үнээс ингээд харилцаагаа дассан ч гэсэн дотроо тийм үү? Ингээд эн чинь сайн хүн шүү дээ. Энд чинь уг нь ийм хүн шүү дээ. Энд чинь юм шүү дээ гэж бодох нь зөв. Баян биш л те. Угаасаа мартагдсан шүү дээ өсвөөсөө. Одоо жишээ нь ч ухалтай. Санаад нэг юм тохиолдсон. Манай пэйжээр дамжуулж танилцсан нэг дүү байдیں۔ Одоо 21-тэй. Яг намайг л агаа гэдэг болохоос би нэг амар ах байх гэдэг юм сонирхолтой байхгүй л те. Тэгээд би нөгөө нэг Instagram аккаунтаа нээсэн. Яг өөрийнхөө тэмдэглэлийн төсөв хөдөлдөг аккаунтаа нээгээ тэгээд байдсан чинь тэр хөхт. Завтаа юу ярих гэсэн юм аа тэнтэй гээд. Тэгээд окей гэж ярьж байгаа. Бид хоёр яг амьдрал дээр нэг 2 3 удаа бүр тэр нь бүр нэг 18 17 онд уулзж байсан заяа. 7 8 жил өнгөрсөн. Тэгээд тэрнээс хойш тэр хүүхд нөө шивэд рүү яваад өгсөн. Тэгээд би ч Орос руу яваад өгсөн. Тэгээд бид тэрийн зам өр салсан. Тэгсэн тэр хүүхэд над руу залгаж байгаа байхгүй. Тэгээд ингээд нэг юм асуух хэрэгтэй болоод. Тэгээд би бодсон бид хоёрын хамгийн сүүлийн видео call, voice call ч юм уу хийзээ. Ер нь бид хоёр тэгж байнга юм connection-тэй байдаг хүмүүс биш зүгээр story дээр лайк зүрх даралцаад хаяад reply гэж явдаг хүмүүс. Тэнгүүд бид хоёрын сүүлийн видео call баг 3 жилийн өмнө шахав гэсэн заяа. Дайын 21-22 онд байсан гэсэн. Тэгээд би тэн дээр амар баярлж байгаа гэх юм уу? Баярлсан гэх юм уу? Яагаад гэвэл юу гэдэг би яг team хүн л баймаар байгаа байхгүй юу? Нэг үгэлэхэд яг л team хүн. Одоо team хүн гэдэг нь миний хаар ингээд тэр хүнд ингээд яг хэрэг болсон үед нь л ингээд байж идэг. Яг уу тэгээ би ингээд ярианы сүлд асууж байгаа юм л яагаад над руу зарлахаар бол яагаад намайг сонгоо гэд. Ясан ч ингээд яг таал гайгүй юм хэлчих юм шиг санагдаад тэгээд хариулт эсвэл зөвлөгөө өгч юм шиг санагдаад тэгээд яг би I'm not that good at something advice to someone you know like би тийм амар зөвлөгөө өгдөг мэтлээ юм биш. Гэхдээ at least тэр хүн тэгж бодсон байж та энэ крипто бас гайгүй мэлчих магадгүй шүү гэд. Тэнгүүд ингээд тэр нь ингээд нэг талаас ингээд дарамтч гисэн. Okay, I can do that shit. I can give her something she need, you know. Би яа нэг англи бол ярьж ирээд байгаа ойлгохгүй. Извини, пожалуйста. Я плохо говорю по-русски и английский, и японский. Но нормально говорю по-монголски. Окей, so монголоор ярьцгаая. Тэгээд юу гэдэг ингээд тэнгууд минь ингээ баярлаад окей ингээ хоёлаа ярилцгаа. Тэгээ бид хоёроо 3 цаг 20 минут гаруй үргэлжлэсэн. За уучлаарай надад талхачлаа. Тэгээд тэр 3 цаг 20 минутын турш би ингээ бараг 2 цагт нь сонсож байгаа ш. Тэгээ ингээд яах вэ? Яс ийсэн ингээд яг хөө мэдээж нөгөө нэг эмхтэй хөлтөл болсон. Ингээл тэрэн дээр миний анзаарсан нэг юм nice ингээл миний бодож исэн ч юм уу ингээл миний ер нь төсөөлтөө юм ер нь бодиттой амьдралтэйсэн ингээд насны хувьд ч тэр хөөсийн хувьд ч тэр ингээд болдсон байна. Тэ. Ийм болохоор би ч яг эмхтэй хүмүүстэй ярилцдаг шүү дээ гэдэг ингээд баярлж байгаа байхгүй. Тэр ч бас ингээд хөндлөөсөн дуршлагч юм уу эдгээр зүйлс ч ингээд над хэрэг болж байгаа байхгүй ингээд яг бодит амьдрал дээр гэсэн үг шүү дээ. Би ингээд одоо ч ингээд 24/5 яг одоогийн байдлаар ингээд 24/5 үнэтэй ингээд яг ярьчихсан ингээд цэцэж байгаа юм. Тэгээ ерөөдөө бол өнөөдрөөс эхлээ өнөөдөр шинэ бид нэг хүнтэй ярилцсан. Тэгээд яг эдгээр ярьсан зүйлс маань ингээд надад ингээд эргээд хэрэг болж байгаа юу гэхээр баяртай байна. Тэгээд тийм болохоор та нарт ч гэсэн бас ямар нэгэн байдлаар хэрэг болдог бол хэрэг болж ивэл сайн байна сонсоод ямар нэгэн байдлаар
Тэр хүн ч хэлж байсан л да ингээд. Би таны юм сонссон юм тэрэ гэдэг. За тэгээд эргээд буцаад биш ээ. Одоо энийгээ дуусгах хэрэгтэй. Тэгээд яг тийм хүн байна гэдэг нь надад бол их амар санагдсан. Сэтгэл зүйн үед ч би моход үед ширхт 10 байхгүй. Яг нь намайг над руу нэг заавал жилдээ нэг удаа залах гэж байгаа юм шиг л те. Гэтэ яг зүгээр юу гэдэг хэрэгтэй үед ч ингээд би толгой крито гэж толгойд ч орж ирж ирэл nice те. Одоо Justin Hold On Somebody гэдэг үнүүд энэ тийм. You know. Гэхдээ сүүл би нэг хүнээс асуусан маяг подкаст хийж агаад яг бусдын үед хэн баймаар юмсан чинь хинч баймааргүй байна. Заавал тийш нэг дурсагдах гээд явах хэрэгтэй, яах гээд явах хэрэгтэй гэдэг. Тэнгүүд миний бодсон юм. Билли Айлишний хэлсэн юу гэдэг чинь ингээд рил дээр явж идэв. Everybody's gonna die. No one's remember you. So fuck it. Дэнэрэл бодолтой. Одоо ингээд би явсаар гоод юу гэдэг нэг 55 60 нас өглөө гэж бодъё. Тэнгүүд нэр 50 жил 2100 онд заяа. 2110 20 онд миний тухай мэдих намайг байдаг гэснээр санах хүн байхгүй байхгүй онлын үед чамайг байдаг гэснээр санах хүн. Чи бүр ингээд iconic ингээд олонний танил хүн биш л бол хэцүү заяа. Чамайг чиний хүүхэд санана, чиний ач санана, хүүхдийн хүүхд гэсэн. Тэгэл бай заяа. Тэгэл нэр бай шүү. Ойлгомжтой шүү дээ. Одоо шинэ би аавын аав буюу өвөөгөө мэднэ. Тэгээд эмээгээ мэднэ. Тэнгүүд дэше би мэдэхгүй шүү. Тэгээд дэше мэдэх яг зүгээр ингээд яг одоо амьд байгаа гээ гэр орны ч юм уу хамаатны хүмүүс ингээд мэдэхгүй шүү дээ. Бүгдийн сайн мэдэхгүй шүү дээ. Сая л нэг ажил явдал гээл ганц хэрэг шинээр мэдчих авч байгаа болохоос замын бүр намайг таниад байдаг би танихгүй байгаа юм чинь. Тэр чинь ингээд хэцүү байхгүй. За болиё. Хэдий чи ингээд бүр нэрэ Майкл Джексон ч юм уу, Justin Bieber ч юм уу, эсвэл одоо хэн байдیں۔ Elvis Presley, The Beatles, тэ. Madonna, биш Madonna ч амьд байгаа шүү. Marilyn Monroe ч юм уу тэ. За болиё Чингис хаан. Чи яг энэ хүмүүс шиг л ямар нэг юм үлдээхгүй бол тэгэл худлаа. Нэр шүү. Чи ингээд Улаанбаатарын төвд ч юм уу, хаа нэг газар өөрийнхөө хөшөөг бариулахгүй бол худлаа. Гэтэ тэр хөшөөж хизээ нэг цэцэд ингээд нураал унаа заяа. Би ягаад тийм амар агэрцэг болчих вэ? Сонсоод байсан ч амар агэрцэг болчлоо. Уучлаарай. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа. Окей. Намайг 100 жилийн дараа 50 жилийн дараа хүн мартгал юм байна. Одоо яах вэ? Тэгэл амьдрал юм да. Гэтэ биш үү? Заавал гэж хин нэгэнд санан дурсагдах нь бас албатай ч юм уу те бас нэг талаас лайл шүү. Лайл шүү. Одоо зүгээр бүр холынхоо байлээ. Зүгээр хэрвээ ингээд би ингээд подкаст хийгээ болоод Instagram бүх Instagram ингээд YouTube, Spotify, Apple Podcast бүгдийг устгалаа. Deactivate хийлээ. Сошиал дээр идэхгүй боллоо. Тэгэл би мартагдсан заяа. 7 хоногийн дараачаас ингээд танд нэг юм байсан санагдаад байх юм гэж л хэлэн заяа. Хачцсан бол гэж л асуух. Тэгэл ингээд тоосоод ghosting тэр чинь жинхэнэ ингээд perfect ghosting байгаад байгаа байхгүй. Тэр одоо яах вэ? Яах ёсгүй юм уу? Тэ. Ингээд одоо би өмнө зөндөө ярьжсэн да нөгөө нэг ирээдүйдээ санаа зовох юм зөв юм уу те эсвэл одоо байгаадаа л ингээл өнөөдөр л гоё байна магаш яах вэ гэж байх хэрэгтэй юм уу энэ хүмүүс одоо хүртэл цагаан сараа тэмдэглэсээр байгаа өнөөдөр 5 дахь өдөр л доо юу хэлэхгүй гэж алж юм стил дээлтэйг ингээ хүүхдүүдтэйгээ ингээ яваад тахаа гэж ажил төрөл авсан монголчуудын баяр ёслол замаалт одоо өглөөний 11:35 гэх юм уу? Би 3 цагаас хүртээ цагт уулсан. Уг нь бол нэгээс өссөн. Тэгээд даанч тэр хүн маань 3-аас болсон даа. Миний хамгийн үзий яддаг юм. Цаг хойшлуулаа. Эсвэл тэр чигтээ алга бол.
Яг тухайн өдрөө шүү. Яг подкаст хийн гэсэн өдөр яг тэрийг өнөөдөр амжихгүй нэ. Эсвэл цагаа ошлуулъя. За цагаа ошлуулах нь бас арай бага болуулах юм уу? Ядчил still we can do this shit. So хэрвээ би тань руу invite явуулсан. Тэгээ хоёулаа ингээд нэг дугцсан цаг хугацаа болцсон байгаа бол айл болох цай гоё. Бити юу яараа. Cancel дараа эсвэл бити хойшлуулаарай. Ядаж тэрийг нэг хоног юм 2 хоног хэллээ. Гооч. Яг хүн болгоны амьдрал өөртөө би ингээд миний invite хүлээгээд авсан чи би амар баярлжлаа бол да. Гэхдээ deal is deal so. Тэгээд юу яа гэм үү? Season 2 дээр нэг pause авт юм уу? Би бодож чинь та нар юу гэж бодож чинь? Нэг сарын ч юм уу, 2 сарын ч юм уу pause авах яадаг бол. Би яг түрүү ярьсан баах юмнийхаа ингэ төгсгөлийн хийж чадахгүй юм эсвэл явчлаа те. За төгсгөлийн хийцгээе. Төгсгөлөө одоо байгаад таларх нь одоо чиний эргэн тойронд байгаа яг одоо цаг үед байгаа хүмүүст чи таларх нь ямар нэгэн байдлаар их багтгүй support хий. That's enough. Okay. Гэтэ чи still юу гэдэг ирээдүйд санаа зовно, ирээдүйд санаа зовж байгаа зүйлийн төлөө хичээн хөдөлмөрлөн. Тийм байна. Тэгэхгүй бол ингээд миний ихэнд ирсэн тэр нэг юу гэдэг хуваах муухыг бол хийж болно заа. Хийж болно. Бид нар тэрийг хүсээгүй хийдэг. Яаж гэж бид нар хүн болгонтэй адилхан харьцдаг тийм үү? Ямар нэгэн байдлаар ингээд ажлын хамт олон ч вэ, гэр бүл ч вэ, бүр гэр бүл шүү заа юу. Ингээд ялгаж харьцдаг тийм. Одоо шинэ ингээд надад ингээд яг ойрхон байдаг ч юм уу ингээд хамгийн холбоотой байдаг 3 дүү байна. Би тэр 3-ыг одоо хайрлах гэх юм бол зөвхөн адилхан хайрладаг байж болно. Гэхдээ нөгөө нэг яалч нөгөө түрүүний ярьсан. Одоо би ингээд хамгийн нэгэнтэй нэхэд ингээд арай илүү ойр өссөн, багаас нь хамт байсан тийм үү. Нөгөөхөнтэй нь бол би ингээд нэг баг хамт байж үзээгүй. Тэнгүүд сүүлийнх одоо ингээд 3 дахьтай нь болохоор би ингээд сая сүүлийн 2 жил ингээд хамт байж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яалч хөтөр зайл 2 дахь нөхөр бол ингээд жоо ингээд жигдэх гээд байгаа зонлын хувьд. Тэр амар жоо хөрөлттэй заяа. Тэгээ ер нь яаж яах нөгөөх маань эрттэй хөлтлөхөч тэр би ингээд жоо хатуу байгаад байдаг. Тэрэндээ жоо ингээд харамсдаг л да. Хэрвээ чи энийг сонсч ивэл гэж 10 жил байгаа ч. Sorry about that. Okay. Гэхдээ тэглээгээ би яг арай илүү загнадаг гэх юм бол яг эхнийхээ загнадаг. Ягаад гэх юм бол нөгөө нэг яг нөгөө түрүүний хэлсэнчлэн нөгөө нэг энэ нэг миний нааштай муухай одоо үгүй муухайш энэ хилламыг ингээд даах бах ойлгох бах гэдэг. Яа арай л нөгөө савх зөнгөрүүлж учраас гэж бодож байгаа юм. Тэнгүүдээ 3 дахь дээр нь болохоор би ингээд нэг хэмэлж чаддгүй. Гэхдээ юу гэдэг хамгийн жижигхэн учраас юу гэдэг зөвхөн софт байдаг. Одоо хүүхдийн чи хамгийн хөөрхөн нас нь 2 3 4 нас ч тэ. Тэгээд яг тэр үед нь ингээд ажууд сэтгэл үлдээчих юм бол ингээд цааш та гайгүй заяа гэж. Тэгээд хүнийг нүг ялгаж харьцах те. Тэр мөр бол тэгээ яалч юм бид хүсүүсэйгөө хийдэг зүйл болохоор тэрийг бол ингээд одоо чи ингээд инстинкт яваад байна шүү дээ. Бидний даалгах юмсраас хүсүүсэйгөө гарч байгаа ингээд зүйл байгаад байна тийм үү. За тэгээд бидний амьдралд орж ирсэн хүн болгон тийм лаг хүмүүс байх шаардлага байхгүй. Лаг хүмүүс гэдэг нь бид нар айгүй бол таньж мэдхгүй явсаар байгаа л тэр харилцаа ингээд болон зогсон заяа. Тэр нь гайхалтай. Одоо би сая 20 оны 1 сарын 10-нд хийжсэн бичлэг үзлээ л дээ. 21 оны жил. Гэсэн чинь нөгөө нэг амхандаа л ингээд дараа жилийн 1 сарын 10-нд үзнэ гэж бодож л хийсэн юм шүү байна заяа. Тэгсэн тэрэн дээр ингээд миний нэг хэлсэн юм нь юу байсан бэ гэхээр лаг гэж бодож ирсэн хүмүүс чи still lаг хэвээр байсаар байна. Би тэрийг сонсчод би ч бас л ухаантай юмсан байна шүү. Тэнгүүд нэрэ бодонгууд лаг гэж бодож ирсэн хүмүүс чи still lаг хэвээр байсаар байна. Ингээд жилийн хугацаа өнгөрөхөд тэнгүүд одоо тэр нь 4 5 жилийн дараа хариулах юм бол наагш
Тэр муслаг биш байсан юм бэлээ. Зүгээр л ordinary хүмүүс байсан баг. Энгийн average people. Which is адилхан энгийн average people л та. Хэцүү ч юм аа та хүн байж амьдрах, хүн болж амьдрах төрн яа. Гэхдээ бид нэр яг талхах ёстой юм ингээд яг бидний амьдралд орж иж байгаа хүн болгоо. Одоо бас миний боддог юм. Одоо би ингээд такси барьлаа. Таксинд орж ирээ суугаад явлаа, нэг газар очлоо буулаад юм уу. Би яг тэр 10-20 минутанд яг энэ тэр таксины жолооч хүнд хүний амьдралд ямар нэг юм байлаа би нөлөөлсөн болов. Шүт байхгүй. Бас зөрүүлээ тэр хүн миний амьдралд ямар нэг юм байлаа нөлөөлсөн болов. Одоо шинэ үгдээ би тэр таксинд суугаагүйсэн бол тэр хүн өөр тийш явж байгаад Ослд орох байсан ч юм уу. Эсвэл би бас өөр таксинд сууж явж байгаа Ослд орох байсан ч юм билүү. Ерөө бид хоёр тэрийг ингээ өөр өөртөөс ингээ аварцсан бол яах вэ ч юм. Би амин юм сонь зүйлс заримдах боддог. Тэгээд одоо ингээд би ингээд подкаст хийгээд гаргаад оруулж байгаа юм уу. Тэнгүүд тэрийг сонсож байгаа чи та энэ подкастыг сонсоод таны амьдралд ямар нэг юм би бас нөлөөлж байгаа юм. Нэмэр байгаа. Тэгж нөлөөлж байгаа гэж бодохоор яг зүгээр юу гэдэг ямар нэг юм үйл мүлдээр биш ч гэсэн ямар нэг юм байдлаар ингээд чи ингээд тийг сонсож байхдаа ингээд сонсохгүйсэн бол чи өөр зүйлсээгээд чиний ингээд амьдрал бас өөрөөр явах боломжтойсэн байгаа. Тэнгүүд ингээд би гарч ирээд гэдэг юм. Ингээд чи миний подкаст ингээд цаг 2 цаг сонсохоор ингээд where's the difference, you know, what kind of difference it could be. Yes, it's always interesting. Тийм байна. Тэгэхээр бас болгоомжтой хэрэгтэй юм шиг. Одоо зүгээр болоо зав би ингээд хаас Америкт болж байгаа NBA-ийн тоглолтыг үзлээ. Телевизээр шүү дээ. Тэгэнгүүт би тэр хүмүүсийн амьдралд ямар нэг юм байдлаар миний энд үзэж байгаа нөлөөлөх үү? Эсвэл тэр хүмүүсийг үзнээр миний амьдрал бас ямар нэг юм байдлаар өөрчлөгдөх үү? Одоо ингээд хувь тавилан ч юм уу те ингээд нэг эдгээр зүйлс өөрчлөгдөх боломжтой гэж бодож байна. Би нэг тэнийг юм яриад байна. Уучлаарай. Үсэл тэнийг юм ярьдаг шүү дээ. Тийм байна. Тэгээд ямар ч юм те. Гахалтай. За хэд минут болсон? 37 минут байна. За ойрын үед мэйлгүүд ирэлдэжсэн бодол гэх юм бол ийм л байна. People come and go but this. Тэгээд явж байгаа хүн жоо ирж байгаа. Одоо энэ эпизодыг define хийх юм бол Justin-ы lifetime гэж дуу байгаа. Тэрэн дээр бас ерөөхдөө бол энэ тухай дуулагддаг. За мэдээж түрүүний хэлсэнчлэн Friends-ийн BB Joy хоёрын хэсэг байгаа. Тэгээ би өөрч бас нэг нь юу бодож илаа. Гэхдээ юу шүү заяа. Түрүүний LeBron James, Michael Jordan, Stephen Kobe. Ер нь бол одоо өнгөсөндөө харьцуул нэгдвэл юм утгагүй зүйл. Яг тэгвэл бид нар ингээд өдөр болгоо ингээд evolution ялгаа байна. Ямар ч ингэ шинжлэгдээд апдейт хийгдэж явж байгаа юм уу. Яг өөрийнхөө өнгөснийг одоотойгоо харьцуулж болно. Гэхдээ бусдын өнгөсөн одоог харьцуул гэдэг бол bullshit I think. Ядчил тэр охин тэр салаа амир церемонтой байсан байгаа. Бүр багаасаа хөөрхөн байсан гэдэг тохиолдол ч юм уу. Багаасаа лаг байсан, багаасаа юм байсан. 5 жилийн өмнө ч юм байсан, 10 жилийн өмнө ч юм байсан. Гэхдээ хүний яг доторх зан чанар бол өөрчлөгдөв үзээ. Саяхан би нэг 10 жилийнхаа бандтай уулзсан. Хэвэрэлээ зал ярьж хэлж байгаа юм ч юм уу, зөв гаргаж байгаа үйлдэл мөөлөн ч юм уу те. Залуул хэвэрэлээ. I'm sorry. Тэгээд миний сүлд ойлгосон юм. Хүн байж тээ. Арай ч ухаантай авах юм бол ухаан зарах гэх юм уу. Ямар одоо юу гэдэг нэг зовлон гарч ирлээ те. Гачигдaltaй эсвэл өвчин зовлон, за эсвэл ингээд хүл хацал те, эсвэл ингээд ийм амьдралын давагдашгүй хүчин зүйлүүд байгаа шүү дээ. Эдгээр зүйлсийг өөр дээр чин ирэхэд
ингээд жоохон хендлинг хийхгүй ингээд жоохон ухаан зараад ингээд смарт байж чадах юм бол ямар ч зовлон байсан хүн ингээд даваад гараад ингээд урагшлах боломжтой потенциалтай гэсэн. Ямар ч тэнэг хүн байсан. Үгүй шээ ямар ч тэнэг хүн байсан гэнэ. Ямар ч хүн байсан жоохон ухаан зарчих юм бол боломжтой зөв. Гэхдээ зөрүүлээд жаргал гэж нэг зүйл байгаа юм. Аз жаргал happy ба. Хүн энэ зүйлсийг яхаараа одоо Монгол ардын сайхан зүрд зүгөө штэ жаргал даахгүй зовлоо. Гэт кино хүртэл байдагсан гэдэг чинь. Тэр үеийн тийм үү Монгол кино. Жаргалаа даачдаггүй зовоод штэ ингэ зайлал. Хүн ингээд ямар ч зовлон төрнөөс нь ямар зовлон ирсэн ингээд жоохон ухаантай юм бол окей гэдэг нэг тухайн цаг мөч ингээд нөхцөлийг ингээд өөртөө өвтэйхэн байлаар ингээд аргалж болох ч гэсэн зөрүүлээд жаргал жоохон ингээд жаргаад тэгэхээр амьдрал нэг айтайхан болоод эхлэнгүүд одоо гэдэг мөнгөтэй төвхтэй нэр хүндтэй алд нэртэй юу гэдэг ингээд хүссэн бүхнээ авчлаа гэж бодоход жоохон өшгөн. Одоо энэ дээр нөгөө нэг Jim Carrey-ийн тоглосон нөгөө нэг бурхан болдог кино байдаг шүү дээ. Jennifer Aniston-д тоглосон. Тэр кино гардаг юм уу? Тэр кинонд гардаг шүү дээ. Хэдий бурхан болсон ч гэсэн ингээд болохгүй зүйлс байдаг тийм үү? Чадахгүй зүйлс байдаг ингээд. Өөрөө хүслээ байлгаж чадахгүй зүйлс байдаг гэдгийг ойлгож байгаа юм. Одоо ингээд Аладдин тэрчсэн гэдэг нь бирд мэрт те. Тэг ингээд нөгөө хүн яг хүсэжсэн зүйлээ авчихаар өдрөөнийсэн ч нөгөө жаргал даахгүй зовлон болоо ш. Одоо ингээд амьдрал дээр зөндөн чинүүд биш те үүндээ ингээд амарлаг өссөн хүнээ аваад олны танил нэр хүндтэй хүн болсон ч гэсэн ингээд урууддаг үе байдаг тийм хүн болгоно. Болоод байгаа юм шиг те нэг л чадчих юм шиг те яг л чи нэг жинхэнэ гол дүр болоод байгаа юм шиг амьдралынхаа тийм үү. Тэгсэн чи стил шахахгүй л байдаг тийм үү. Стил өнөө шахаж байгаа шалгуулчлаа эсвэл нэг л шахахгүй байна да. Тийм байна. Тэгээд өөр хэлэх юм гэх юм бол би энэ одоо яг энэ подкастны бишээ season 2 эпизодны дундуур дундуурууд орж байгаа юу тэгэл чанартай бөгөөд зөвхөн оруулах гэж байна. Яагаад гэвэл юу гэдэг түрүү хэлсэнчлэн нөгөө нэг юу season 2 пауз гэм үү гэдэг чинь одоо ингээл 1-ээс 5 дахь хүртэл ингээл би ингээл countdown үсгээл тэ ингээл тэр хүнтэй тэр зочинтойгоо холбоотой ингээл юм ингээл оруулаад тэгэл хагасанд нь оруулна тийм үү. Тэгэл бүтэн сайн болно. Нэг өдөр ингэж өнгөрөөл 1-ээс дахиад дараагийн ингээл яг хөө ингээд гой хүмүүс сонсоол ингээл явж л байгаа л та. Тэр хүнтэй таалагдал надад таалагдал. Гэтэл sometimes it's enough, you know. Enough is enough, I guess. So at least I have to гэсэн чинь би сая ингээ өөрөө бараг 2 сар ингээ завсарлага авсан байдаг нас. 2 сар хүнтэй ярих өөртөө ч ярихгүй ингээ явцсан байдаг. Тэгсэн мөртлөө дахиад завсарлага авах уу. Тэгээ угаасаа нөгөө нэг та одоо сонсож байгаа хүмүүс ч гэсэн ингээ өөдөртэй боломжтой байхгүй яг хэдий ингээ 7 хоног бол өөр хүн сонсож байгаа ч гэсэн well одоо чинь баж ялцчихсан ингээл 100 200 хэдэн дугаар явсан баж ялцч одоо 100 дугаар бол миний итгэл явцсан. Бүр 200 дугаар явцсан. Тэгээ хүмүүс салхсан ш зүйл рүү. Яг тэрнтэй адилхан. Гэтэ ямар ч одоо 4 сарын дундаас хойш орж эхлэх дугаарууд арай юу юм заяа. Юу яа. Арай за юу гэж хэлэх юм. Зочдын хувьд ч гэсэн ярих юмны хувьд ч гэсэн 4 сар ер нь бол 4 юу юм бэ заяа. Яг 4 сараас орж эхлэх одоо энэ 3 сарын сүүлээс орж эхлэх яа хараад яж бүх дугаар нь янзын гоё болохоор ингэ салгах хэцүү нас. За яг 4 сараас хойш орж эхлэх дугаарууд яг ингээд та нарын багсаа мэддэг тийм хүмүүс орж эхлэх баг. За юу. Олж байгаа олны танил талдаа тийм зэрэг яа цаа авчлаа хэвчээ зочдод диск чинь хараал гэдэг. За ямар ч сан зэрэг ийм л юм байгаа юу. 4 сараас орж эхлэх буюу хавар цаг гэлээ та ингээд энэ хүмүүсийн ярилцлагууд зочдын сонголтууд энэ гоё холон заяа. Өмнөхөд нь би муу байсан гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ ингээд юм чи ингээд яаж ч байгаа сайжрах хэрэгтэй шүү дээ. Ямар нэг юм бол ажил орж байгаа зочин маань ингээд юу гэдэг
орж байгаа ч юм аа ингээд жоохон ингээд ярьж чаддаг тийм мэдлэгтэй боловсролоо сууртай хүмүүс байх хэрэгтэй. Тэгэхгүй бол би ингээд бас яг нөө invite явуулсныхаа дараа ингээд зарим хүмүүсээ яг үнэн хэлэхэд голж ирсэн ингээд энэ хүнийг би яг гэж сонгосон юм бэ гэж. Яг зарим нь ингээд яг ghosting гэдэг шиг ингээд бичихээс өмнө ч уулзахаас өмнө заа гэдэг ингээд болж байгаа чинь тийм. Яг ингээд ялгаж байгаа голж байгаа нь үнэн. Гэхдээ та нар сонсож байгаа, та нар цагаа гаргаад сонсож байгаа, би бас цагаа гаргаад хийж байгаа, тэр хүн цагаа гаргаад ирж байгаа. Ийм нөхцөлд аль болох удаан үргэлжлүүлэхээс илүүтэй ингээд чанартай зөв хүн л оруулахыг бодож байна миний хувьд заяа. Сис хоёр тийм байна. Тэгээд I guess that's it. Тэгээд сүүлд нь хэлэх үг. Сүүлд нь хэлэх үг. Тэгээд амьдралдаа орж ирсэн хүн болгоныг битгий амар сайн хүн, энэ амар мундаг хүн юм байна, амар лаг хүн юм байна гэж битгий бодоорой. Учир нь хүний мөс багтсан хорвоо шүү дээ. Алга болж байгаа хорвоо шүү дээ. Тийм болохоор тэднийг сайн ингээд задлаад, судлаад мэдээд заа. Гэтэл яг хуу хэцүүлдэ хүнийг таньж мэдэх нь бол хэзээ ч дуусшгүй хараал гэсэн зүйлтэй. That's too much. But одоо ингээд ингэмээр байгаа юм. Миний хувьд бол ямар нэгэн тийм одоо гэдэг шалгуурах ясаас нэг тест маяг юм байдаг байхгүй. Над зүгээр хинт чилдэггүй тийм хүмүүс байдаг. Тийм хүү зүйлсээ ингээд дурч үзэн гэх юм уу одоо ингээд болж яана болохгүй байна. Эрэ болж okay. Let's do it. Let's do it just like keep continuing to ёо бисаа юу хэлчихвэ. Зүгээр л 90 тоннд барих хүмүүсээ ингээд ямар нэгэн байдлаар цензуртэй сонгож байгаа гэж хэлээд. Тэгэхгүй бол та нарын цаг хугацаа, тэр хүний цаг хугацаа, та нарын үнцэн гэдэг зүйлс овсоо шүү дээ, алга болно шүү дээ, замхран алга болно шүү дээ. Тийм байна. За тэгээд цензуртэй сонгороо, ухаантай байгаарай. Өөр юу хэлэхтэй. Гэхдээ би яг ингээд юу гэдэг ямар ч нөхцөл заяа. Одоо би ч маар ингээд 60 70 дугаар бичлээ шүү дээ. Тэнгүүд яг тэр болгон дээр заа ингээд хүнтэй ч хөнгүү ч ингээд ярьж дуусаад финиш гээд товчоод дарсны дараа ингээд fuck тэний талаар ярих байсан шүү дээ. Тэний талаар тэр тухай ярих байсан шүү дээ гэж дандаа боддог, дандаа харамсдаг. Тэгэл за ярих эсвэл юм шүү. Ярих эсвэл байсан юм билүү дээ. Эсвэл яг нэг хин нэгэнтэй уулзсны дараа ч юм уу ингээд 2 3 4 цаг уулзсан ч гэсэн нэг ярихыг хүсэжсэн сэдвээ ярьж чадаагүй амжаагүй дээ шүү дээ. Яг тэр үедээ адилхан. Тийм байна. За би старч ин даа ч гэдэг машин дотор ингээд нугасаа халаалтгүй болохоор хараалт гэж. Хараалт гэж гиснээс би сая манай сургуулийн нэг багш нэг өрөөнд байдаг ах. Та одоо мэдэндээ одоо та нар ичнээ танил гэдэг шиг. Тэр хүн залгаад 50,000 төгрөг шилжүүлээрээ гэдэг би яах ч юм гэсэн жаа нэг Мартин нэм нэ. Тэгээд 50,000 хараал идэгээд би тэгсэн мөгсөн чи. Юу хуцаад хараал идэд байгаа юм би чи. Тэр хүн чи ингээд 50 хүн байхгүй. Тэгээ би ингээд миний ярьж байгаа энэ яриа хандлага бас баяа болж байна гэдэг. Тийм байна. Тэгээд дараагийн биш юм аа гэхэд хэзээ нэг өдөр би ганцаараа суугаад дахиад нэг юм хүү подкаст хийн, эпизод хийн. Тэр үед би ингээд гадаа суудсан далайн хэрэг дээр ингээд байж явах болов гэж би яг найдаж чинь заяа. Тэгээд тэр хүртэл баяртай. Өнөөдрийн дугаараа сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Бээсэн бодорой. Ус сайн уугаарай, халуун бүлэм сайн уугаарай. Эмэгтэйчүүд маань коллаген, ашигтай бактери юу гэдэг пробиотик нэг эмэгтэй хүн талаас юу хэрэгтэй гэдэг бүгдийн сайн ууж жившэр одоо хараал идсэн. Урт хавар эхлэх гэж байна. You know what I'm saying? You know. So good luck with that and see you next time. Peace out. За уучлаарай. Нэг зүйл мартсан байна. Яг ингэт юм аа. Тэрэн дээр нэг гол гарчигныхаа people come and go гэдгийнхаа юу комын нэрчээд ирдийн нэрчээд явдгийн нэрэг үнэ. Хүмүүсийг тавьж явуулах гомдтой сэтгэв ш. За би нэг амар богинохон байлгах гэж байна заа. Өмнө нь би ингээд хин нэгний тавьж явуулах ч юм уу те эсвэл ингээд хин нэгний амьдралаас явах жоо хэцүү байдаг байлаа. Гэтэ ингээд хүн ингээд баг багаар ингээд одоо учраа олдог гэх юм уу. Би сайн нэг
дуу сонсож байгаад нэг сүү баягээ дуу сонсож байсан чи нэрээ сая явахын нэрээс яриаг юм байна шүү дээ. Тийм хүмүүс иржлээд явж л байдаг. Тэндээс явуулах хүмүүсээ чи өөрөө сонгоно шүү дээ. Тэ? Нэг харилцаа дуусгах гэдэг өмнө ярьжсэн шигчлэн явах хүмүүс нөө арга болдог ч лүү тийм хөө амар ухаан юм яваад байдаг шүү дээ. Тэр бол яг хөө ерхэд бол үнэ яг хүмүүс ярьж байгаа л учраас болоод явчихдаг. Бицэн яг тэр нэг юмх хүмүүс байх. Заримдаа ингээд нэг хитрхи хин нэгэнд тасах ч юм уу те ингээд тэр нээр хэцүү байдаг болохоор ер нь ингээд жоохон муухай ажиллаад амар муухайштай болоо тэр хүн амар муухай андаад тэгээ явцдаг өөрөө. Тэр нь амар байдаг. Угаасаа цаашдаа ингээд боломжгүй зүйл учраас ч юм уу ямар ч харилцаан дээр шүү. Ямар ч харилцаанд ажлын ч юм уу, амьдралын ч юм уу, хайр туул ч юм уу, найс нөхөд ч юм уу. Ер нь бол одоогор миний бодож болсон хамгийн nice дэжвар гэх юм бол нэгт бол ингээд муухай ажиллаж болж байна. Тэгээ түрүүнээс нчлэн ингээд нэг гар баясалт ч юм уу, тэгээ баяртаа гэдэг. Тэрэн дээр мэдээж нэг хамт өнгөрүүлсэн цаг хугацаа ч юм уу, хамт бүтээлсэн дурсамж гэдэг зүйлс бол амар орж ирнэ. Гэхдээ well, you know, that's life. That's the, you know, like хамгийн гол that's the point of life гэх юм уу. Хамгийн гол утга учир тэндээ байгаа юм шүү. Хин нэгний тавьж явуулах, хин нэгний амьдрал шинээр орох гэдэг чинь тэгээ өдөр болгон ямар нэгэн байдлаар болж байгаа зүйл учраас бид тэр хүлээн зөвшөөрөх ёстой. Явмаар байгаа хүмүүс явал чи хин нэгний амьдралаас явмаар байгаа яв. Ягаад гэвэл түрүүнээс нчлэн 2021 22 онд байсан Киртог амьдрал байсан хүмүүс одоо ингээ байхгүй шүү дээ. Өсөөсөөгөө байхгүй болсон. Ягаад гэвэл ингээ тэр ингээ цаг хугацаа байсан учраас ингээ дууссан. Яг тэрнтэй адилхан чи тэр цаг хугацааг өөрөө тогтоох боломжтой. Амьдрал чинь тийм амар токсик тийм лалрын хүмүүс байгаад байгаа бол тэдрээс цаага байр тэдний амьдралаас яв. Зөв шууд блок шаа гэдэг шиг. Тийм байхгүй юу? Харин зарим тохиолдолд бид нар явуулахыг хүссэг хүмүүс явуулдаг. Тэр нь жонгоо ихтэй. Гэхдээ яг түрүүнээс нь хийсэнчлэн эн чинь бас амьдрал нэг гэсэн юм да, амьд байх гэсэн юм да. Мэдээж тэр хүн ингээд бүр эхнэр чинь ч юм уу эсвэл одоо юу гэдэг эхнэр ч юм уу нөхөр чинь биш л бол тэгэл хамт чамтай хамт оршуулгадахгүй шүү дээ. Бүгд л ямар нэгэн байдлаар өхөндөө ингээд амьдралаас чинь алга болно да. Яг тэгвэл I have to live my life, you know, you have to live your own. So гэд өсөөсөө салах хэрэгтэй байхгүй. Тийм байна. Тэгэхээр яг уу авч үлдчих чадхаар байл авч үлдчихэд гэтээ тэглээ гэд нэг гуугах чинь царайдах шаардлага байхгүй зэ. Нэг хэлж үз, хоёр хэлж үз тэгэл болохгүй л тэгэл окей. Угаасаа юу гэдэг ямар ч нөхцөлд илүү сайн хүмүүстэй уулзах магадлал өндөр болохоор. Гэтээ яг тэглээгээ би ингээд одоо байгаа хүмүүсээс холбоогоо тасч юм уу одоо байгаагаа хай гол гэж байгаа юм бол биш зэ. Тийм та нар ойлгож байгаа л үү те. Тийм ээ. За одоо ингэ надад жинээсээ бай заяа.